Цаана. За би та бүхэнд нэг бизнесийн эрх чөлөөний хуулийн талаар бид нар өнөөдөр хэлцэж байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр халамжаас хөдөлмөрт гэдэг асуудал хөдөлмөрөөс бизнес руу шилжих энэ либерал эдийн засгийн агуулгыг бас бид нар ярьж байгаа. За би өнөөдөр та бүхэнд ийм 3 зүйлийг танилцуулахаар ирсэн. Энэ нь бол шүрээр хийсэн жаацтай ийм гар хийцийн ийм зүйл байгаа. Энийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хийсэн байгаа. Гэртээ. За энэ бол ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ хардаг ээжүүд энийг одоо бас нийлж жижигхэн ийм үйлдвэр байгуулад ингэ хийсэн байгаа. За энэ туулаа мөн адилхан хөгжлийн бэрхшээлтэй нэг одоо ээж нь энэ дээлийг хийгээд нэг ээж нь нүдийн наадаг ч юм уу те ингэж хийсэн байгаа. Тэгэхээр миний гарт барьж байгаа энэ зүйлүүд бол бизнес эрхлэгч мөн. Өнөөдөр одоо хилцэхдээ бид нар ингээд 70 мянган аж ахуй нэгжийн тухай асуудлыг ярьсан. За би тэгвэл тэр 70 мянган аж ахуй нэгжийн тоонд орсон ороогүйгээ мэдэхгүй байна. Гэхдээ би 1000 хүрэхгүй хүний тухай асуудлыг ярих гэдэг. Бизнес эрхлэгчдийн асуудлыг ярьж байгаа. Монгол улсад 92,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн насны иргэд байдаг. За тэднээс бол яг үнэндээ ажил хийж байгаа буюу бизнес хийдэг хүн 13% гэдэг ийм тоо байдаг. Алтаатай, янз бүрийн тоотой. Энэ яагаад ийм тоон бага байгаа вэ гэхээр эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өчигдөл энэ унгыг хийсэн ээжийг энэ хамтдаа ажлынаар бий болгоод одоо энэ хамтрал энэ хүмүүсийг бид нар өнөөдөр нийгмийн хамгаалалт хүртэгч гэж хараад байгаа болохоос биш бизнес эрхэлж байгаа бие даасан үн цэнд бүтээгч бичил бизнес эрхлэгч гэж харахгүй байгаад л асуудал байгаамаа. За өнөөдөр энэ бизнесийн эрх чөлөөний бараг 100-аад дагалдах хуультай энэ хуулийн дээр би 4 зүйлийг анхаарч 4 зүйл залтыг оруулаач гэдэг асуудлыг бас хандаж хэлхийг хүслээ. Нэгдүгээрт нь бизнес эрхлэх эрх чөлөө ба хандлагын өөрчлөлт байгаа. Намайг өнөөдөр их хурлын гишүүн гэж хүмүүс сонсож байгаа шиг энэ туулаг хийсэн ээжүүдийг мөн энэ морийг хийсэн ээжүүдийг мөн ээж аавтайгаа нийлээд чамаагүй энэ шүрэн урлыг хийсэн тэр одоо оюутнуудыг өнөөдөр бид нар бизнес эрхлэгч гэдэг агуулгаар нь ойлгох хэрэгтэй. Онлын хувьд л Милтон Фридман гэж хүний тодорхойлолтоор бизнесийн эрх чөлөө гэдэг бол хувь хүн өөрийн нөөцөд түшиглэж баялаг бүтээх эрх юм гэсэн байт юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэрээсээ ажиллах одоо боломжтой байдаг. За гэхдээ тэд нар саад бэрхшээлийг даваад арай агсан түвшинд бизнесээ хийх гэхээр өнөөдөр манад нөхцөл байдал бүрдээг байгаа. Тэгэхээр нэгдүгээр асуудал нь бизнес эрхлэгч гэдэг энэ ойлголтын дотроо бизнесийн эрх чөлөө гэдэг энэ агуулга дээрээ мөн тэр хэрэглээд байгаа индекс дээрээ энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон энэ жижиг бүлгийн асуудлуудыг анхаарч оруулах хэрэгтэй. Нэр томьёоны болоод судалгааны хувьд статистикийн хорооноос гаргасан тоо мэдээллүүдээр хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчийн мэдээлэл би бас олсонгүй. Тэгэхээр энэ дээр эхлээд бид нар хандлагын өөрчлөлт хэрэгтэй. За хоёрдугаарт нь санхүүжилтийн тогтолцоог төрийн сангаас банк руу шилжүүлэх хэрэгтэй байгаа. Одоо өнөөдөр хөдөлмөр эрхлэлийн дэмжих сангийн зээл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бизнес эрхлэлийн зээл болгож байгаа. Энийг бид нар банк санхүүгийн мэргэжлийн салбарт нь аваачиж байршуулах хэрэгтэй байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бизнес эрхлэхээр хөдөлмөр эрхлэлийн дэмжих сангаас байгаад байдаг. Дээшлэлтчгүүд тэр дундаа бусад аж ахуй нэгж бизнес эрхлэхээрээ банкнаас зээл авдаг ийм тогтолцоо байгаа юм. За 3 дугаарт нь банк өөрөө эсвэл аж ахуй нэгж өөрөө энэ бизнесийг дэмжснийхаа төлөө хөнгөлт авдаг тогтолцоог бий болгомоор байна. Бизнесийг дэмжих хөшүүрэг хэрэгтэй. За хамгийн сүүлд нь хөгжлийн бэрхшээлтэй хүн бизнес эрхлэх энэ эко орчин хэрэгтэй байна. Төрийн худалдаа авалтын асуудлыг дэмжих хэрэгтэй байгаа. Хэрвээ ингэж чадах юм бол бид нар жинхэнэ утгаараа бизнесийн эрх чөлөө гэдэг агуулгаа нийт хүн амынхан ямар ч бүлгийг орхихгүйгээр дэмжсэн ийм агуулгатай болох боломжтой болох юм аа. Баярлалаа.